ингээд уншъя. Хадам их Наоми түүнд охин минь би чамд амар жимээр байх газрыг хайж чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гой хувцсаа өмсөн өтрөм рүү оч. Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Тэр түүнд таны хэлсэн бүгдийг би хийнэ гэвэ. Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Тэрээр чи хинбэ гэхэд би таны шивгч нь Рут байна. Та миний ойрын хамаат нь өв золигч учир шивгчнээ хормойгоороо хучаач гэвэ. Охин минь одоо бүү ээ. Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Энэ шөнө эндээ үлд. Өглөө босоход тэр хүн чиний төлөө өвийг зольж авбал сайн. Тэр чиний төлөө өвийг зольж аваг. Эзэн нь амьд. Хэрвээ тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг зольж авъя. Өглөө болтол хажуул гэвэ. Тэгээд мөнөөх нь алчуураа дэлгээд надад байр гэж хэлв. Түүнийг алчуураа дэлгэн барихад 6 хэмжүүр арваа хэмжиж түүнд өөрөөлөв. Ингээд тэр хот руу явлаа. Тэгээд Рут тэр хүн чи хадам ихтэй гар хоолсон бүү оч гээд энэ 6 хэмжүүр арвааг надад өглөө гэвэ. Тэгэхэд хадам их нь охин минь энэ хэрэг хэрхэн нэрэхийг харж хүлээ. Учир нь тэр хүн өнөөдөр үнийг бүрэн шийтгэхээс нааш амрахгүй гэвэ. Амен. За байгаа юу. За хүүхдийн цуглааны хүүхдүүд маань спешиалны хөтөлбөрийн хамгийн ихний одоо ном болох I'm so special гэдэг энэ номныхоо тайланг одоо хийх гэж байна. Юу сурсан, юу мэдсэн, юу үзснээ харуулах гэж байна. За, ингээд энэгээр зогсох юм уу? Энийг нэр орчих. Бүгд алгасаа баяр хүргье. За. Ишээ бууцгасараа. За. Окей, доошо буугаад зарим нь урд дуран зогсоод. За. Жижигээ зогсоорой. За. За, алгаа ташаа бүгдээ баяр хүргэе. Жоохног орчих. За. За, эхлээд болохоор I'm so special-ийнхаа 2 дугаар хичээлийнхаа шүлгийн Ананд маань эхлээд уншина. Дараа нь I'm so special хичээлийнхаа бүжиг дууг маань манай хүүхдийн цуглааны хүүхдүүд маань үзүүлье. За нэг алгад шат өгч. За хандаа.
says I am so special. A bee in a hive says I am so special. A bird in a nest says I am so special. A spider in a web says I am so special. I am super duper special. A frog in a pond says I am so special. A cow in a farm says I am so special. A camel in a desert says I am so special. A monkey in a jungle says I am super duper special. God made all of us so special. За бүгдээ тэгвэл дуугийн сонсъё. I'm so special. An ant on a hill says I'm so special. A bee in a hive says I'm so special. A bird in a nest says I'm so special. A spider on a web says I'm super duper special. A frog in a pond says I'm so special. A cow on a farm says I'm so special. A camel in the desert says I'm so special. A monkey in the jungle says I'm super duper special. An ant on a hill says I'm so special. A bee in a hive says I'm so special. A bird in a nest says I'm so special. A spider on a web says I'm super duper special. A frog in a pond says I'm so special. A cow on a farm says I'm so special. A camel in the desert says I'm so special. A monkey in the jungle says I'm super duper special. God made all of us so special. За хүүхдүүдэд яслаараа томчууд дандаад баяр хүргэе. За одоо өрөөрөө орж олно. Баярлалаа та нартаа. За тэгээд I am so special. Хоёрдугаарх нь юу илээ? Дараагийн ном нь. Дараагийн ном нь юу яаглаа? Сайн мэдгүй. За ямар ч гэсэн special me гэдэг энэ хөтөлбөр болохоор I am so special гэх мэтчлэн ийм 6 ном байгаа. Энэ 6 номыг үзээд тэгээд энэ улаан нь 6 аахгүй. Тэгээд дахиад цэнхэр 6, ногоон 6, бас өөр ямар өнгөлөө ингээд 6 гэдэг чинь нийтдээ бараг 2 жил гараа ингээд хөтөлбөр байгаа аахгүй. Тэгээ энэ хөтөлбөрийг хүүхдүүд англиар сураад, уншаад, дуулаад ингээд сурсныхаа дараа оюун санааны 4 зарчмыг ойлгоно гэсэн. Оюун санааны 4 зарчим сонсож ойлгосон хүн шиг ийм одоо сүнслэг ойлголт ухаарлыг тэгээд яг дээр нь англи хэлний мэдлэгтэй олж авч байгаа. Амен. Тэр энэ бол эхнийх байлаа. Дараагийн удаа ер нь бол 27-8 хүүхд хамрагдсан ч гэсэн дунд нь нэг өдөр ахс өдөр хийгээгүй. Тэрнээс болоод ингээд хүний доо эрс багассан байна. Бид нар одоо ямар шийдвэртэй байгаа вэ гэхээр эх 7 хоногоос эхлээд эзний өдрийн цуглаан дээрээ хийжээе. Яг л хагас өдөр хийгээд дахиад эзний өдөр хийхээр ээж аавуудад ч хэцүү, хүүхдүүдэд ч өдөр дараалал нэрхэр хэцүү, багш нарт ч хэцүү. Бид нар хүчээд харамдуулж байна. Тийм учраас эзний өдөр бүгднгийн цуглуулад бүх хүүхдүүдийг хамрагдуулад энэ хөтөлбөрөө явъя гэж байгаа байхгүй. Аав ээжүүд яг ёстой вэ гэхээр нэг сард үзэх номны 2500 төгрөгийг өгөх ёстой. Тэгээд ингээд одоо багцаараа 15,000 төгрөг өгөхөд жижигхэн юм гарын авлага номоо аавна. Бусад бүх юм нь үнгүүгээр хийгднэ гэсэн үг. Амен уу? Амен. Тийм учраас илүү олон хүүхдүүдэд хамрагдуулаараа, эмээ өвөндөр атсын нараараа авчраараа гэж хүсэж байна. Амен.
Хажуулуундаа хэлээ да хүүхдээ авчирья. Залхуурахгүй байя. Чадж байгаа дээрээ аврал дагуулъя. Амен. Чадхаа болно шүү. Чадхаа болох өдөр ирнэ. Өгөнд ч орохгүй өдөр ирнэ. Тэгэхээр одоо чадж байгаа дээрээ өөрийгөө арай жоохон идэвхтэй, арай жоохон өөрийгөө те ялаад, хувцлаад, босгоод, хооллоод аваад ирчээ цуглаан руу. Тэгээд хамрагдуул, тийм ээ? Олон юм сурахтаа биш, итгэлийн орчинд Бурхны хүмүүс дунд өсөх нь хамгийн чухал байгаа. Амен. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа зохист байдал гэдэг сэдвээр эзний үгийг үзнэ. Зохист байдал. За зохистой байдал, зохист байдал гэж яг юу юм болоо гэд ингээ бид нар бодоод үзэхээр энэ үгийн утга санаа болвол тий одоо маш одоо ёс зүй, ёс суртахуунтай, маш одоо тий өгөөмөр, инэрэнгүү ийм одоо үлгэр дуурайлалтай нэгэн гэсэн санааг харуулж байгаа. Гэтэл бидний уншсан Рут ном дээр гарч байгаа түүх болвол яг зохист нэгэн гэж хэлэхэд бас арай нэг жоохон зохимжгүйч юм шиг түүх байгаа. Тэгвэл энэ түүхээр Бурхан яагаад зохист байдлын талаар ярьсан болоо гэдгийг өнөөдрийн үгээр дамжуулан хамтдаа үзнэ. Тэгэхээр Библийн Рут ном болвол үнэхээр гайхалтай уянгалаг ном. Библийн Рут номд нэгэн гэр бүлийн Элимелехийн гэр бүлийн түүх гарч байгаач түүний цаана нь Бурхан юу хийд юм бэ? Бурханы бодол санаа яг юу юм бэ? Бурхан яаж тухайн хүний амьдралд ажилтг юм бэ гэдгийг бидэнд өгүүлж байгаа. Бид нар Рут номыг уншаад, тунгаан бясалгаад, гүнзгий орох тусам түүний цаана маш хүчрхэг бурханлаг симфон, оркестр те Бурханы одоо зүрх сэтгэл ихшиглэж, нүргэлж байгааг мэдрэх боломжтой ном юм аа. Амен. Тийм учраас бид нар өнөөдөр үргэлжлүүлээд Рут номны 3 дугаар бүлгээс үзэж байгаа. За үйл явдлыг бид нар сая уншсан юу болсныг мэдж байгаа. Наоми одоо Рут 2 маань Мобийн нутгаас Бэтлехемд ирсэн. Өмнө нь бид нар үзсэн байгаа тийм ээ. Яагаад гэвэл Бэтлехемд эзэн хүмүүстэй хоол хүнс өгж гинэ гэдгийг сонсоод ирсэн байгаа. Гэвч үнэндээ Бэтлехемд ирсэн тэдний хувь заяа өсгөлөнгөөс ялгаагүй. Учир нь тэд бол бэлэвсэн эмэгтэй байсан. Бэлэвсэн эмэгтэй гэдэг бол өөрөө ажил хийх боломжгүй хэн нэгэн нөхрийн дор байж ээж түүгээр дамжуулан амьдрах боломжтой ийм оршихуй Израилийн нийгэмд. Өнөөдөр манай Монголд бол тийм байхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд дуртай ажиллаа хийгээд дуртай тэгш хэрэгтэйгээр амьдарч байгаа бол тухайн цагийн Израилийн нийгэм тийм байгаагүй. За ингээд энэ нөхцөл байдалд Рут гуйлаг гуйхаар гарч байгаа. Харин Рутыг Бурхан удирдаад санаандгүй боловч үнэндээ Бурханы зорилгоор явсаар Боазын талбайд ирсэн байна. Боаз Рутын талаар сайн сэтгэлдтэй байсан. Ягаад гэвэл Мобийн нутгаас хадам ээжигээ ачлахаар танихгүй харь үндэстэн болох Юудэ газар ирсэн нь асар том зориулалт золиос байсан учраас Боаз Рутыг үнэлж өөрийнх нь талбайд үргэлжлүүлэн будааны үлдэгдэл түүхийг зөвшөөрч байгаа. Ингээд одоо Боаз сайн хандсан болохоор тэр хоёр Боазын талбайгаас үргэлжлүүлэн будааны үлдэгдэл түгээд амьдарч ирсэн. Ингэж амьдарч явах үед энэ үйл явдал болж байгаа. Наоми нэг өдөр ботсон байгаа. Бодоод ингэ байжсэн чинь энд ер нь нэг юм болоод байна. Ямар нэг юм болох гээд байгаа юм биш үү? Жоохон түлхээд өгвөл юм болчих гээд байгаа юм биш үү? Гэдэг ийм санаа одоо Наомид төрсэн байгаа. Тэгээд Рутыг дутсан. Охин минь хүрээдэр. Өнөөдөр чи тийм ээ талбай руу очихдоо сайхан хувцаслаад ус засанд ороод гоёод яваарай. Цаад Боаз чинь арваага шигшгээр ирлэг гинэ. Арваа шигшнэ гэдэг бол арваага хураачихсан ургац хураалтын баяр. Тийм учраас нөгөө итгэл баяр нөгөө цүү хайж тийм ээ ноосоо хэргаад цүү хаяад шөл одоо тий ингээ таван сулын шөлөөр хүмүүсийг дайлаад баяр хийдэг шиг баяр болдог. Баярын үеэр өөрийгөө бити таниулаарай. Баярын үеэр идэж угаад Боазнаас хөгжүүн сайхан зантай болох үед нь чи оройхон болонгууд хүнжлийнх нь хөл хавьд нь хүнжлийг сөхөд гівцчээрэй. Тэгээд юу болохыг харъя. Энэ бол Наомигийн санаа байсан. Наоми энэ төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөг Наоми боловсруулж болно. Рут дуулуургүй байвал хэрэгжихгүй. Гэтэл Рутийн хувьд бол энэ бол тийм одоо айтайхан төлөвлөгөө биш. Би л лав юм хийгвэл бараг л хийхгүй дээ. Үгүй боли хинтгчээдий. Өөрийнхөө л амьдрий гэж хэлээд явахгүй л ах. Гэтэл Рут хадам ээжийнхээ үгэнд ороод эснэр нь хувцас амьсээд, усанд ороод гоёод
Тэгээ зогсохгүй өөрийгөө таниулахгүй нууцаар байжгаад орой болохыг хүлээж орой болохоор харуу бүрөө хүмүүс хэвтэх үед Боазын хөлийг сөхөөд хөнжлөнд нь ороод хэвтсэн байна. Ичгүүр санжуургүйч юм шиг, эвгүүч юм шиг, ичмээрч юм шиг, нүүр улаамаар газар доогоор орчихмоор ийм зүйлийг Рут хийсэн. Тэгээ Боаз эхэндээ халамцгүй байсан учраас анзаараагүй, сэтгэл нь хөгжүүн байсан. Тэгээ ундж ягаад гинт хөлөөж исэн чи хөлөндөө бондгор юм байхаар нь цочоо харсан чинь нэг эмэгтэй. Сайтар лавлал нь харсан чинь Моаб эмэгтэй Рут байсан. Гэхдээ чи юу болж байна, яаж байна гэсэн чинь Рут хэлсэн байгаа. Та миний өвийг золих ойрын хамаатан юм аа. Та миний өвийг зольж аваач. Энэ хүсэлт Боазын хувьд шок байсан. Тэгээд хэлсэн, Рут минь, чиний энэ шийдвэр чинь өмнө хийсэн сайн үйлээс чинь илүү сайн хэрэг байна. Учир нь чи, тийм ээ, баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйж болох байсан. Ягаад гэвэл Рут бол Юудэ хүн биш учраас, Моаб хүн учраас заавал Юудэ нийгмийн одоо тийм зан заншлыг дагах шаардлагагүй. Өөр нэгэн залуу хүний араас яваа тустай амьдрал үүсгээд тэгээд яг хадам ээж хаяаныг харж үзээд амьдрах бүрэн боломжтой. Гэтэл тэгсэнгүү чи бүр Юудэ заншил ёсоор тэгээд бүр тэ өв залгамжлыг шиг намааг олоод хөгшин настай байсан чи ирээд надад энэ хүсэл тавьж байгаагаараа чи намайг илүү зоригжуулж, тийм ээ, илүү намайг хөдөлгөх ухаалаг алхам хийлээ гэж хэлээд тэгээд өнөөдөр ингээд амраад үр цайхаас өмнө яваа. Хүн амьтны нүдэнд өртөөд ичхүүр болно. Тэгээд яв гэж хэлээд явхад нь 6 хэмжүүр 10 одоо бааданд нь боож өгөөд явуулж байгаа. Тэгээд би өнөөдөр энэ асуудлыг шийднэ. Би өв залгамжлагч нь мөн. Гэвч надаас илүү ойрын хамаатай хүн бас байгаа. Би тэр хүнтэй уулзаж ярилцаад хэрвээ тэр хүн үгүй гэвэл би энэ ажлыг ахмадуудын зөвлөлд танилцуулаад чамайг тийм ээ чиний өвийг зольж аваад бас чамайг хадам ээжтэй чинь асрамжандаа авахд бэлэн байна. Тийм учраас чи гэртээ очиод байж. Тэгээд Рут гэртээ ирсэн. Наоми хадам ээж Наомидаа хэлсэн. Наоми за тэгвэл хоёлаа хүлээе. Одоо чи өтөр хүлээх л үлдлээ гэж хэлээд ийм үйл явдал болж байгаа. За энэ үйл явдал дундаас бид нар юуг харах вэ гэвэл бид нар мэдээж 3 зүйлийг ерөнхийдөө харж байгаа. Хамгийн нэгдүгээрт нь энэ үйл явдал тунд Гоелийн хууль гэдэг нэг нь ойлголт явж байгаа. Гоелийн хууль гэдэг ойлголт нь Библиэлд байдаг Левит ном, Тоолго ном, Дэд хууль номон дээр байдаг ийм одоо хуулийн заалт бөгөөд энэ нь ямар утгатай үг вэ гэхээр ойрын хамаатан садангийн хууль байгаа. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ ойрын хамаатан садан нь хамаатан садангийнхаа өмнөөс тийм ээ одоо хүнд хэцүү үед нь туслах хариуцлага хүлээх хууль ёсны эрхтэй. Хууль ёсны үүрэгтэй гэсэн үг. Хуулиар баталгаажуулсан үүрэг. Манай Монголд бас адилхан төстэй систем байдаг. Жишээлх юм бол өрхийн тэргүүн гэр бүлийн аав нас орвол ууган хүн эцгийг орлон ууган хүүгийн нэрээр тэр одоо айл овг одоо тий овголдог. Хэрвээ ууган хүү байхгүй бол ямар ч хүүгүй болвол яг аавынх нь ах トゥ хамаатан сад нь ямар нэгэн эрэгтэй хүн тэр айл гэрт аавыг нь орлон ээжтэй зөвлөн үр хүүхдүүдийн амьдрал хувь тавилан одоо тий бэр гуй хурим найрын ёслол энтрийг үлддэг байгаа. Бид нар энийг бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Яг энэ заншил энэ Гоелийн хуулиас үндэслэлсэн байгаамаа. За тэгвэл энэ Гоелийн хууль яг юу болт юм болоо? Бүгдээрээ Левит номны 25 дугаар ишлэлийг харъя. За би та нарт эндээс уншаад өгье. Левит номны 25 дээр Гоелийн хууль гарч байгаа. Хэрв ах トゥ дүү чинь ядуурснаас болж эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас хамгийн ойрын хамаатан золихоор ирж ах トゥ гээхээ зарсныг золих учиртай. Өөрөөр хэлэх юм бол ах トゥ маань ядуураад өөрт нь бурхнаас оноож өгсөн эзэмшил газраа зарвал ойрын хамаатан нь тэр газрыг буцааж худалдаж аваад ах トゥ дэ өгөх ёстой. Үүнийг золих гэж байгаа. Золих. За бас 25-ийн 47-оос 49 дээр энэ хууль байгаа. Ингэж хэлсэн байна. Хэрв та нартай хамт байгаа ирмэл хүн буюу түр суугчийн хөрөнгө нь хангалттай болж түүний хажууд ах トゥ чинь ядуурч та нартай байгаа ирмэл хүн буюу түр суугч тэр хүнийг эсвэл ирмэл урагт өөрийгөө зарвал
Тэрээр худалдагсныхаа дараа золигдож болно. Ах トゥ нарийнх нь нэг нь түүнийг золих эсвэл түүний авга эсвэл түүний авгын хүү түүнийг золих эсвэл ургаас нь ойрын төрлийнх нь нэгэн хүн түүнийг золих болоо. Эсвэл тэр өөрөө хөрөнгөжих аваас өөрийгөө золих болоо. Өөрөөр хэлэх юм бол ядуураад түр сууж байгаа ирмэл хүнд өөр омгийн хүнд юм уу өөр улсын хүнд өөрийгөө боолуулга зарчлаа гэж бодъё. Тэгвэл яах нь вэ? Ойрын хамаатан нь түүний өмнөөс эсвэл ах トゥ усийнх нь нэг нь түүний өмнөөс мөнгийг гадны хүнд өгөөд түүнийг боолоос чөлөөлнө. Энэ бол Гоэлийн хууль байгаа. Ойрын хамаатны хууль байгаа. За мань тоолго ном дээр энэ талаар гардаг. Тоолго номыг уншихгүй. Тоолго ном дээр юу гэж гардаг вэ гэхээр тийм ээ? Цусан өшөө авагч ойрын хамаатан цусан өшөө авагч хүн тийм ээ? Байхгүй болвол ойрын хамаатан нь өмнөөс нь цусан өшөөг авч өгч болно. Өөрөөр хэлэх юм бол тэр гэрүүл тохирол учруулсан аллаг үйлцэн хэн нэгэн байгаад өрхийн тэргүй юм уу хэн нэг алчлаа гэж бодъё. Гэтэл түүнээс өшөө авч өгөх хүн байхгүй хамаатан садна нэг гэр бүлийн гишүүн байхгүй болвол ойрын хамаатан өмнөөс нь энийг гүйцэлдүүлж энэ гомдлыг барагдуулах боломжтой. Энэ бол бас Гоэлийн хууль байгаа. За өнөөдөр бидний уншиж байгаа тоолго ном дээр тохирох Гоэлийн хууль нь Дэд хууль номны 25 дугаар бүлэг дээр байгаа. Дэд хууль 25-ын 5-аас 10 дээр ингэж хэлсэн байна. Ах トゥ ус цугтаа амьдарч байгаад нэг нь өөд болохдоо хөвгөөнгүй байвал эхнэр нь гэр бүлийнхээ гадуурх гадны хүнтэй гэрлэж болохгүй. Харин нөхрийн ах トゥ нь түүн дээр орж өөрийн эхнэр болгон авч нөхрийн ах トゥ гийн үргийг түүнд гүйцэтгэх ёстой. Гоэлийн хууль тийм ээ. Мөнөөх өөд болсон хүний нэрийг Израилаас алга болгохгүй тул тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүн түүний голомтыг залгамжлах ёстой. Харин хүн ах トゥ гийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах トゥ гийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж миний нөхрийн ах トゥ Израилийн дунд ах トゥ гийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах トゥ гийн үргийг гүйцэтгэхгүй байна гэж хэлнэ. Хотын ахмадууд түүнийг дуудан авчран ярилцахад тэрээр би түүнийг авах дургүй гэж шийдвэртэйгээр хэлвэл ах トゥ гийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн рүү хурч очоод шаахаах нь хөлөөсөн мултал нь авч нүүрлэн нулим нь хариу болгож ахынхаа гэрээг босгодоггүй хүнийг ингвэл таарна гэж хэлнэ. Тэгээд Израилийн дунд түүнийг шаахаага мултлуулсан хүний гэр бүл гэж хочлох болно. Энэ бол Гоэлийн хууль. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ. Тэр нас барсан ахынхаа эхнэрийг авна гэдэг чинь ганцхан эхнэрийн биш төрсөн байгаа бүх охтуудыг нь давхар авна гэсэн үг. Олон хүн тэжээн илүү ажиллана, илүү мөнгө олно, илүү их хүч шаардна. Тийм учраас заримдаа хүмүүс би дургүй авахгүй гэдээ авдаггүй юм байна. Тэгвэл яах нь хотын үүдэн буюу даамаа хаалган дээр буюу манайхаар бол засгийн газар гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр засгийн газар шиг ийм захиргааны газар очоод ахмадуудын нүүрэн дээр шаагааг мулталж аваад нүүрлөн шидэд нулимаад ах トゥ гийнхаа гэрээг босгодоггүй хүнийг ингвэл таарна гэд ингэчээд явдаг байхan. Тэгээд тэрнээс хойш түүнийг шаагаагаа мултлуулсан хүний гэр бүл гэж хочилснараа ичгүүр болгож байгаа. Ингэж нөгөө нийгмийн халамжийн систем ба ядарсан зүдэрснээ босгон байгуулах хууль бол Гоэлийн хууль юм аа. Энэ хуулийн дагуу юу хийдэг вэ гэхээр өмчийг нь эзэнд буцаана. Өмчийг нь буцаагаад яг уул ёсны хүнд нь байлгах систем байгаа. Өрийг төлнө, өмнөөс нь өр төлнө, мөн боолчлоос чөлөөлнө, өшөөг нь авч өгнө, нэрийг нь хадгална, удмыг нь залгуулна, гэр бүлийг нь бүрэн бүтэн болгоно. Ийм систем бол Гоэлийн хууль юм аа. За тэгвэл Рут номон дээр тийм ээ Наомигийн бодлоор л Боаз энэ хуулийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой хувилбар юм байна гэж үздсэн байгаа. Гэхдээ Боаз энэ хуулийг хэрэгжүүлэх гэж нэг их яарахгүй байгааг Наоми анзаарсан. Яагаад гэвэл Боазаас илүү ойрын хамаатай хүн байгаа. Тэр хүн хөдлөхгүй байгаа учраас Боаз 2 дугаар ээжний хүн учраас зүгээр л байгаад байсан. Тийм учраас Наоми мэрэгэн ухаанаар маш чадварлагаар энэ асуудлыг хатгаж өгсөн, хөдөлгөж өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд Рут Боазд ирээд би таны эхнэр утгад бэлэн байна. Та биднийг туслаач. Та биднийг авраач. Та биднийг хайр инрэлтэд багтаагаач гэж тийм ээ хичнээн эвгүй байсан ч энэ үйл явдлыг Рут Боазд мэдгдсэн байна.
Ингэснээс одоо Боаз хурдан түргэн хөдлөн үйл явдал маш хурдан өрнөссөн байгаамаа. За тэгвэл энэ одоо Боазын энэ үйл явдал тийм ээ Гоэлийн хууль нь бидэнд юуг сануулд юм бэ? Бидний хувьд Гоэл гэж байдаг. Бидний Гоэл хэн бэ? Бидний Гоэл бол Есүс Христ юм аа. Бид гим нүглийн боол байлаа. Бид амьдралаа алдсан байсан. Бид амьгүй болсон байсан. Бид үхээсээр аргагүй. Бидэнд мөнхийн там, нүглийн шорон, нүглийн ял, үхлийн ял заагдсан байсан. Бидэнд өөрийн гэсэн цаг хугацаа байсангүй. Бидний цаг хугацаа он жилүүд бүгд харуусал гуниг зовлон асуудалд, тийм ээ? Саяны төгсөөгийн маань гэрчилсэн шиг архинд эзлүүлсэн байсан. Утга учиргүй хоос нь харгахуйд бид цаг хугацаагаа алдсан байсан. Гэсэн хэдий ч Есүс Христ сайн дураараа бидний өмнөөс бидний өвийг зольж авсан. Бидний төлөө хариуцлага хүлээж загалмаа дээр нүглийн ял үхлийг гүйцэтгүүлснээрээ биднийг Бурхны хамаатан болгож, Бурхны хүүхдүүд болгож, өөрийн ах トゥ болгон зольж авсан байна. Амен. Тийм учраас бидний хувьд Гоэл бол Есүс Христ юм аа. Бид Есүс Христийн загалмаа нэгүслэр Бурхны гэр бүлийн гишүүд болсон. Бүтээгчийн хамаатан садангууд болсон. Есүс бидний үхлээр замилсан анхны үр жимс буюу ууган ах. Бид түүний дүүнэр, бид Бурхны баруун гарын сэнтийг хамтран хуваалцагч. Бурхны эзэмшлийн ард түмэн ариун үндэстэн хаан мэд тахилж үндэстэн болон хувирсан байгаа. Амен. Энэ бол Есүс Христийн бидний төлөө загалмаа дээр гүйцэтгэж өгсөн, тийм ээ, Гоэл буюу золилтын үр дагавар юм аа. Тэгвэл Боазын энэ үйл явдлын Гоэлийн хууль нь цаанаа Рут ном цаанаа бидэнд Есүс Христийн бидний төлөө юу хийх ёстой, юу хийх гэж байгаа гэдгийг, тийм ээ, юу хийсэн болохыг ойлгуулж байгаа Бурхны нүргээ юм аа. Бурхны дуу хоолой юм аа. Амен уу? Амен. Тийм учраас энд байгаа Гоэлийн хуулийг бид нар ингээд уншаад өнгөрөхдөө сайн хардаггүй. Эсвэл бид нар энэ үйлүүдийг уншиж өнгөрөөд гайхаад юу юм болоо, яах ёстой болоо, юу гэсэн үг юм болоо гэж боддог. Гэвч үнэндээ энэ бүгдийн цаана Бурхны инэрлэлээр, Бурхны нэгүсэл байсан бөгөөд энэ нь, тийм ээ, Бурхны төлөвлөгөөний дагуу өрнөж байгаа үйл явдал юм аа. Үүнийг Бурхан хуульчилж өгсөн. Энэ хуулийн дагуу өнөөдөр шин гэрээний цаг үед харь үндэстэн монголчууд биднийг Есүс Христ загалмаагаараа золино Бурхны хамаатан садан болгосон юм аа. Тийм учраас Христтгэл бол харийн шашин биш, гадаадын шашин биш. Христтгэл бол бидний аврал, бидний итгэл үнэмшил. Бурхан бол бидний Бурхан. Бид бол Бурхны хүүхдүүд ба хамаатангууд болж байгаамаа гэдгийг бид нар Рут номоор дамжуулан илүү бодтойгоор ойлгох боломжтой юм аа. Амен уу? Ажлын үндэ хэлий та, Бурхны хүүхэд болсонд баяр хүргье. Есүс Христийн золилтоор Бурхны гэр бүлийн гишүүн болсонд баяр хүргье. Амен. 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 Тэгээд энэ үйл явдлыг хэрэгжүүлсэн хүмүүс бол тийм ээ, одоо Наоми, Рут хоёр байгаа. Өөрөөр хэлэх юм бол Бурхны ёроол бидний амьдрал байсан ч бид нар алхам хийхгүй бол, шийдвэр гаргахгүй бол энэ ёроол бууж ирдэггүй. Бурхны ёроол энүүхэн тогтцсон байсан ч бид өөрсдөө ямар нэгэн зоригтой шийдвэр алхам хийхгүй бол ёроол бууж ирэхгүй. Амен уу? Хэрвээ тань руу хэн нэг нь очиж сайн мэдээг яриаггүй бол та аврагдахгүй байх байсан. Та Бурхны ёроолыг авч чадхааргүй байх байсан. Гэтэ хэн нэгэн шийдвэр гаргаад, зориулалт гаргаад тань руу очисон учраас хэдий түүнд ичмээр, хэдий түүнд хэцүү байсан ч тэр зориулсан учраас өнөөдөр та яасан бэ? Цуглаанд Бурхны гэр бүлийн гишүүн болно, аврагдсан байна. Та үүн шиг хэдий танд хэцүү байсан ч өөр хэн нэгэн лөө очиж алхам хийж авралт дагуулах учиртай юм аа. Амен уу? Амен уу? Рут Наомигийн хэлснээр Боазын хөл орчимд очиж хэвтэж байгаа. Энэ нь садар самуун завхаа юм уу? Энэ нь тийм ээ одоо шалиг эсвэл одоо хөгшин хүнийг уруу татж байгаа ийм одоо үйл явдал биш юм. Харин энэ нь хамгаалалт гуйж байгаа, тусламж гуйж байгаа уламжлалт зан үйл юм байна. Учир нь Изекиэл номон дээр яг энэ талаар бичсэн байдаг. Изекиэл номны 16-гийн 8-ыг унших юм бол ингэж хэлсэн байна. За би эндээс танарт уншаад өгье. Изекиэл 16-гийн 8 дээр нэг нь одоо
эмэгтэйн тухай, итгэл эвцэн сүйд бүсгүй буюу гологдсон эмэгтэйн тухай гарч байгаа. Тэгээд ингэж хэлсэн байна. Би чиний хажуугаар өнгөрч чамааг харсанд. Бурхан тэр эмэгтэй хажуугаар өнгөрөөд харсан. Тэр эмэгтэй гэдэг нь Израилийг хэлж байгаа. Тэр эмэгтэй гэдэг нь өнөөдөр болвол хамтын туй цуглааныг хэлж байгаа. Тэр эмэгтэй гэдэг нь таны сүнслэг байдлыг чинь хэлж байгаа гэсэн үг. Чиний дэрэгдүүр өнгөрөө чамааг хартал, тийм ээ? Чи хайрлуулах насан дээрээ байсан. Өөрөөр хэлэх юм бол Бурхан чамд дурлсан, Бурхан чамд сэтгэл алдарсан, Бурхан чамааг аврахаар нэгэнт шийтсэн гэсэн утгатай. Энэ хайрлуулах нас гэдэг нь тийм утгатай байсан. Тиймээс би хормойгоо дээгүр чинь дэлгэж, тийм ээ? Хормойгоо дээгүр чинь дэлгэж, нүцгнийг чинь халахлсан. Би бас чамд тангаргална. Чи минийх болохоор би чамтаа гэрээнд нэгдсэн гэж эзэн Бурхан тунхаглаж байна. Амен. Амен уу? Тэр энэ дээр байгаа хормойгоо дэлгэсэн гэдэг үг нь Исая номны 6 дугаар бүлэг дээр ч гэсэн гардаг. Исая 6 дугаар бүлэг дээр эсний өргөнд байж хахад эсний оршихуй бууж эсний дээлийн хормой сүмийг дүүргэсэн бөгөөд энэ тэнтгүүг херубод нисэлдэх үед Исая өөрийгөө нүгэлт уруултаа өхвөл зохих нэгэн гэдгээ ойлгосон. Тэгээд эзэн, тийм ээ, одоо бойфортой, тийм ээ, шатж байгаа одоо тахилын галыг авчираа түүний уруулд хүргэснээр одоо чи ариун болсон хэмээн түүнийг тунхагласан. Амен. Ариусны галаар бузрыг шатааж байгаа гэсэн үг байхгүй юу? Амен уу? Тэгэхээр ингэж, тийм ээ, эсний хормой, дээлийн хормой гэдэг энэ үг бол хамгаалалт, тусламж, нөмөр, нөөлөг гэсэн утга санааг илэрхийлж байгаа бөгөөд, тийм ээ, Рут одоо Боазад хормойгоороо намайг хучаач, хормойгоороо шивгчингээ хучаач гэж хэлснээрээ намайг хамгаалтанда аваач. Надад таны тусламж хэрэгтэй байна. Манай ээж бит хоёр таны нөмөр нөлөг хэрэгтэй байна. Туслаач гэж байгаа ийм одоо үг байгаа. Бид нар цаашаа харах юм бол, тийм ээ, Боаз Рутийн энэ үгийг хараад түүнийг магтаж байгаа. Бидний одоо харах 2 дугаар гол сэдэв бол Рутийн дуулууртай байдлын үр дагавар. Энэ нь 3-ын 10-аас 17 дээр байгаа. Боаз Рутийн энэ одоо байдлыг хараад юу гэж магтсан бэ гэхээр бүгд хамтдаа 3 дугаар бүлгийн 10-аас 11 дээр ишлэгийг харъя. 10-аас 11 дээр юу гэж хэлсэн бэ гэвэл ингэсэн. Тэгтэл тэр охин минь чамааг эзэн ивээх болтугай. Ийхүү үйлс нь үнэн ч үйлчин өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй. Охин минь одоо бүү. Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийн. Хотын бүх хүн чамааг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Амен. Өөрөөр хэлбэл Боаз Рутыг түүний хөнжлийг сөхөд хөлдөн хөвтөөд, тийм ээ, хормоогоороо хучааж хэлснийг сонсоод сэтгэл нь маш их хөдлөөд, маш их догдлоод түүнийг магтсан. Тэгээд эн чинь зохистой үйл явдал юм аа. Зохистой байдал юм аа гэж хэлсэн. Энэ хүний ухаанаар бол зохисгүй юм шиг, эвгүй юм шиг, тийм ээ. Гэтэл Бурхны нүдэнд энэ нь зохистой үйл явдал болно харагдсан байгаамаа. Өмнөхөөсөө жилиг гэж хэлж байгаа нь ямар утгатай вэ? Өмнө нь нөгөө хатан ээжигээ дагаад ирсэн нь сайн хэрэг байсан. Гэтэл Боазын хөлд хэвтсэн нь тэрнээс ч зохистой сайн хэрэг байсан гэж хэлсэн бөгөөд энд байгаа хотынхан бүгд чиний зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ гэдгийг зохистой сайн эмэгтэй гэдэг үг нь еврейгээр чауэл гэдэг үг. Чауил гэдэг үг юм байна. Энэ чауил гэдэг үг нь хуучин гэрээн дээр 243 удаа орсон бөгөөд утга нь хүчтэй, чадварлаг, үр ашигтай, баялаг, нөлөө бүхий гэсэн утгатай. Тийм ээ? Зохистой эмэгтэй гээд одоо Рутыг магтаж байгаа. Энэ магтаал буюу энэ чауэл гэдэг үг нь ямар утгатай вэ? Чи хүчтэй эмэгтэй байна. Чи үр ашигтай эмэгтэй байна. Чи маш баялаг эмэгтэй байна. Чи үнэхээр нөлөөтэй эмэгтэй байна. Тийм ээ? гэж хэлж байгаатай адилхан. Ийм утгатай үг юм байна. Тэгээд буучин гэрэндээ 243 удаа орсон дандаа эр үг бөгөөд эрэгтэй хүн дээр, эрэгтэй одоо утган дээр, эрх хүүсэн дээр хэрэглэгдсэн бөгөөд ердөө Руттай нийлээд 4 удаа л эм хүүсэн дээр хэрэглэгдсэн байдаг. Бусад бүх тохиолдолд дандаа дайчин, хүчрхэг, чадварлаг буюу эр утган дээр эрх хүүсээр орсон байна. Рут гэдэг эмэгтэй дээр хэрэглэгдсэн. Мөн энэ үг Боаз дээр байгаа.
Бид нар тийм ээ Рут номны 2 дугаар бүлгийн 1-р эшлэгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. Наомид нөхрийнхээ хамаатан болох Баян нэр хүнд бүхий хүн байжээ. Тэр Элимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Буаз гэдэг. Энэ дээр байгаа нэр хүндтэй Баян гэдэг үг нь Чауэл гэдэг үг гинэ. Чауэл. Тэгэхээр энэ Чауэл гэдэг үгэн дотор нэр хүнд Баян, баялаг гэдэг утга орж байгаа. Хөрөнгөтэй, чинээтэй, нэр хүндтэй, чадварлаг, Баян гэсэн утга санааг Чауэл гэдэг үг илэрхийлж байгаа бөгөөд Буаз Рутыг хөлтөн нэрж хэвтсэнийг хараад яг адилхан үгээр магтсан. Өөрөлдөх юм бол энэ нь хөрөг чадвартай, оюун санааны хүлээсгүй, нөхцөл байдлыг зөвөр эргүүлэх чадвартай, гайхалтай эмэгтэй байна гэсэн магтаал гэсэн үг. Энэ магтаалын үгийг бас сургаалт төгс номон дээр эмэгтэйчүүдэд хэлсэн байгаа. Эмэгтэй утхан дээр за сургаалт төгс номны 12 дугаар бүлгийн 4-р эшлэлдэр ингэж хэлсэн байна. Бүгд хамтдаа харъя. Сургаалт төгс 12-ийн 4. Зохистой ихнэр нөхрийн титэм. Гутамшигт ихнэр ясанд буглах идэ-бэр. Аймарчим шиг тий. Зохистой ихнэр нөхрийн титэм. Харин гутамшигт ихнэр ясанд буглах идэ-бэр. Тэгэхээр энэ дээр байгаа зохистой гэдэг үг нь даруу, төлөө, гой хувцастай, үсээ гой шүлжсэн энэ төр гэдгээс илүү гүн утгатай. Чавэл буюу хүчрхэг, чадварлаг, нөлөөтэй, тийм ээ? Ухаалаг, мэрэгэн, нөхцөл байдлыг эргүүлдэг гэсэн утгатай. За бас сургаалт төгс 31-р бүлгийн 10-р ишлэлд 29-р ишлэлдэр хэлсэн байгаа. Сургаалт төгс 29-ийн 29 дээр юм байна. 29 бол одоо нөгөө Ламуэлийн одоо тий хаан Ламуэлд хандсан үг байгаа. За 29:10 дээр юу ч хэлсэн бэхээр ингэж хэлсэн байна. Сургаалт төгс 31 юм биш 31:10 дээр Ламуэл хааны сургаал байгаа. За зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнсээс ч илүү үнэтэй. Өөрөөр хэлэх юм бол ийм чадварлаг буюу тийм ээ Чавэл гэдэг эхнэр болвол яадгүй хаантаа гэрлээгүйч нөхрийгээ хаан болгож чадах хатан заяата байдаг гэсэн үг. Хатны зиндата, хатны энтэй байдаг учраас яах нь тэр эмэгтэйтэй гэрэлсэн нөхөр хаан болж идэг. Хаан болон хувирдаг. Амен. Хамтын той цуглаан зохистой Чавэл чадварлаг байвал Есүс Христ энэ газар хаанчлах болно. Та амьдралдаа, итгэлийн амьдралдаа зохистой, чадварлаг, Чавэлтэй байвал таны амьдралд Есүс Христ таны сүд залуу Есүс Христ хаан болон хаанчлалаа байгуулж авах болно. Амен. Бид Бурхны хаанчлалыг байгуулахын тулд Чавэл буюу зохист хүмүүс байх ёстой. Энэ зохист байдал гэдэг нь илүүгэн утгатай бөгөөд чадварлаг, нөлөөтэй, баялаг, хөрөх чадвартай, тийм ээ? Ийм одоо байдлын тухай ярьж байгаа. Яг л Наоми Рут хоёр шиг уран нарийн ухаантай, Буазыг хөдөлгөж чадах хэмжээний ийм одоо тийм ээ энэ зүйлийнхаа төлөө ичхүүр болох байсан ч энэ зүйлийн төлөө хүсэхгүй зүйлээ хийх хэмжээнд ч өөрийгөө орхиж дор чаддаг. Тэгээд эцэст нь зорилгоо биелүүлж чаддаг ийм чадварыг зохист мөн чанар чадварлаг байдал гэж хэлдэг бөгөөд ийм чуулган эзнэр магтуулдаг. Ийм итгэгч эзнэр магтуулдаг баг. Амен уу. Бид нар эмэгтэй хүн дээр яриад ахаар л эхнэр гэдэг ахаар л эмэгтэй хүн л гэж бодоод иж магадгүй юм. Мэдээж эхнэрүүдэд хамаатай. Түүнчлэн бид нар сүнслэг байдлын хувьд Христийн сүт бүсгүй учраас бүх чуулганд бүх хүмүүст хамаатай гэдгийг ойлгоорой. Бас түүнчлэн 31:29 дээр хэлсэн байгаа. Олон эмэгтэй зүтгэлтэйч энэ зүтгэлтэй гэдэг үг мөн Чавэл. Чи тэднээс илүү билээ гин. Өөрөөлөх юм бол нөгөө зохистой эмэгтэйг хүүхдүүд нь ч магтана, нөхөр нь ч магтана. Магтахдаа юу гэж хэлэх вэ? Олон эмэгтэй зүтгэдэгч чи тэднээс илүү. Олон чуулган байгаач тэднээс илүү байхыг зохист чанар гэж байгаа. Олон итгэгч хүмүүс байгаач тэднээс ямар нэг зүйлээр илүү зориулалт, илүү хөлс, илүү зүтгэл гаргаж, илүү ухаалгаар итгэлийн амьдралдаа амьдарч, илүү олон хүнийг аврал дагуулахын төлөө илүү өөрийгөө орхиж чаддаг байхыг зохист чанар гэж байгаа. Өөрийнхөө бодит нөхцөл байдалтай уягдлгүйгээр нөхцөл байдал ямар ч байсан
Тийм ээ, тэр байдлыг уран чадварлагаар эргүүлнэ. Бурхны хүслийг биелүүлэх чадварыг зохист байдал гэж байгаа. Амен уу? Амен. Наоми Рут хоёрын нөхцөлөдлийг аваад үзье. Тэр хоёр бол үнэхээр Боазтай суухан байтугай Боазын талбайгаас гуйлаг гуйгаад явж байгаа хоёр шүү дээ. Нийгмийн хувьд тэд нар ийм алхамыг зориглохгүй байхаар бүрэн шалтгаан байгаа. Боаз бидний хөөчгүй л байвал их юм юу те эхнэр мэхнэр болж юу түүний хамгаалтанд орох талбайгаасаа хөөчгүй түүлгэж байгаа нь их юм. Чимээгүйхэн л түүжээ гээгүй байгаа. Харин тэд маш чадварлаг уран яруу байдлаар хэрхэн Бурхны хүслийг биелүүлэх вэ? Хэрхэн тийм ээ Месиягийн удмыг бүрэлдүүлэх вэ? Хэрхэн Давидын удмыг бий болгох вэ гэдэг Бурхны төлөвлөгөөнд дотор даруугаар идэвхтэй чадварлаг байдлаар зохистой байдлаар маш баялаг уран сэтгэмжтэйгээр оролцож чадсан байна гэдгийг бид нар эндээс харах хэрэгтэй юм аа. Амен уу? Энэ бол Рутын гайхалтай дуулууртай байдлын үр дагавар байсан юм а гэдгийг бид нэр харах хэрэгтэй юм аа. Өнөөдөр бидний уншиж байгаа Рут ном маань тийм ээ 4-р бүлэг дээрээ хүрэхээр Рут Боаз хоёрын хурим болж байгаа. Хуримыг хотын ахмадууд ажиллаж байгаа. Пастор ажиллан өрөөхтөө тэд юу гэж хэлсэн бэ гэвэл энэ эмэгтэй танаа гэрүүлд орж иж байгаа энэ эмэгтэйг эзэн бурхан Израилийн гэрээг босгон байгуулагч Рахел, Лея хоёр шиг болгох болтугай гэж хэлж байгаа. Энэ дурддагдж байгаа хоёр эмэгтэй Рахел, Лея хоёр болвол тухайн нийгэмдээ тухайн цаг үедээ нөхцөл байдлын хувьд тийм ч таатаа сайхан байгаагүй хоёр. Рахел болвол Ерихогийн бие үнэлэгч. Ерихо цайзад бүгд түүнийг мэднэ. Тэр бол бие үнэлэгч. Тэр бол тухайн нийгмийн үзмжээрээ бузар булай нэгэн гэж ойлгогдож болохоор нийгмийн байр суурьд хамгийн дорд байр суурьтай нэгэн. Гисэн хідээш тэрээр өөрийнхөө дорд байр суурьндаа хүлэгдээгүй. Харин Йошуагийн армийн тагнуул ирэхэд зоримгоор, чадварлагаар уран яруу сэтгэж тэднийг гэртээ нууж тэдний араас хөөж байгаа туршуулуудыг өөр замаар гаргаж тэгээд Йошуагийн армийг тийм ээ армийн хоёр туршуулыг буцаахтаа өөрийн гэрүүлийг загснараа бүхэл гэрүүлээ аварч чадсан. Яг ийм ухаалаг, ийм чадварлаг, ийм уран яруу баялаг сэтгэж байгаа энэ чанарыг Библи юу гэж үзэж байгаа вэ? Зохист байдал юм аа. Тийм учраас шин гэрэн дээр Есүс бидэнд юу гэж хэлсэн бэ? Могоо шиг хурц ухаантай, тагтаа шиг гимгүү, тийм ээ? Цэвэр ариун байгаараа. Энэ бол яг зохист чанар юм а гэсэн үг. Амен. Бид нар Леяг мэднэ. Лея бол Яаковын эхнэр байгаа. Библи Леяг юу гэж хэлсэн бэ? Тэр бүдүүн, тэр царай муута, бас хараа муута байсан. Түүний дүү Рахел нь хинч харваас гооцгсон төгс төгөлдөр эмэгтэй байсан. Тийм учраас Яаков дүүдэн дурлсан. Учир нь Яаков бол махан биеийн хүн байсан. Тийм ээ? Гисэн хідээч Бурхны төлөвлөгөө өөр байсан. Израилийн 12 овгийг бүрэлдүүлэхэд сүнслэг нүдэн нээлттэй Леягаар дамжуулан тэр овгийн хөвгүүдийг төрүүлэх Бурхны төлөвлөгөө байсан учраас төлөвлөгөөний дагуу Лея Яаковын эхнэр болж байгаа. Лея бол нөхрийнхээ хайрыг татаж чадаагүй өрөвдөлтэй эмэгтэй. Нөхөр нь түүнд хайргүй. Алдаагаар гэрэлсэн. Нөхөр нь өөр эмэгтэйд хайртай. Өөр эмэгтэйдэд цаг өнгөрүүлдэг. Тэгсэн хэдиж Лея ухаалгаар, чадварлагаар тэр нөхрийн сэтгэлийг татна. Үр удмыг төрүүлнэ, тийм ээ? Израилийн овгийг бүрэлдүүлэхэд өөрийн өргийг гүйцэтгэж чадсан сүнслэг эмэгтэй юм. Лея нэг удаа өөрийнхөө хөр Рибүний өөрт нь түүж бэлгэлсэн мандарва цэцгээр, тийм ээ? Тэр цэцгийг Рахел хараад хүүн цэцэг түгээд ээждээ өгч байгаа нь ямар сайхан юм бэ? Ягаад гэвэл Рахел хүүгүй байсан, тийм ээ? Тэгээд надад цэцгээ өгөөч гэхэд энэ цэцгээр нөхрийгээ би авъя. Өнөөшөө нөхөр маань надтай шөнийг өнгөрүүлгээ гэж хэлээд түүний зогссон байсан төрөлт ягаад гэвэл энэ бурхан таалагдсан энэ ухаан энэ зориулалт энэ золиос бурхан таалагдсан учраас бурхан түүний умааг нээж дахин түүний зогссон байсан төрөлтийг үргэлжлүүлсэн байна. Энэ бол Леягийн зохист чанар, Леягийн мэрэгэн ухаан, чадварлаг байдал.
Библи биднээс яг ийм чадварлаг амьдралыг хүсдэг. Бид нар энэ газар дэлхийдээр христчин байна гэдг нь амаргүй. Заримдаа бид нар боддог цөмдөө авмаар байна, мөнгө олмоор байна, яах юм бэ тэгээд энэ хүнийг аврамаар байна, үгэнд орохгүй байна, би яах вэ, би яаж чадах вэ, би юу чадахгүй шүү дээ. Бид нар ингэж бодвол бид нар нөхцөл байдалтай хүлэгдээл сум. Харин бид илүү чадварлаг байж, илүү баялаг сэтгэж яаж аварч болох вэ? Юу хийж болох вэ гэдэг үргэлж эерэг өөдрөг сэтгэлгээ, талархсан сэтгэлгээгээр хандвал бид нар жинхэнэ зохис байдлаар Бурхны өмнө амьдрах боломжтой юм а гэдгийг өнөөдрийн Рут ном биднэрт хэлж өгч байгаамаа. Амен уу? Амен. Тийм учраас бид нар үнэхээр тийм ээ Рут номны цаана байгаа Бурхны хөнгөнэн, Бурхны тэр нүргэн, Бурхны тэр өгүүлэмжийг бид нар сонсоход сэтгэл догтлохгүй байхын аргагүй юм аа. Бидний нүдэнд өнгөцхөн харахад Рутийн энэ үйл явдал ойлгомжгүй байгаа. За яг хөө их стол байсан байх та. Иш хөөрхийн амт ингэн арай гэж нэгэн болж ин да. Гэтэ яг үнэндээ энэ бүгдийг гардан хийж байгаа Рутийн зүрх сэтгэл ямар байсан юм бэ? Бурхны өмнө магтмаар байсан байх нь. Бурхны өмнө зохистой байсан байх нь. Бурхны өмнө зөв байсан байх нэ. Тийм учраас Есүсийг орлогч Боаз түүнийг магтсан байгаа. Тэгээд Боаз энэ үйл явдлаас болоод хурдан энэ бүх одоо хэргийг өрнүүлнэ. Дараагийн бүлэг дээрээ тэдний хурим болж байгаа. Тэгээд тэндээс Давид хааны удам тийм ээ салаалн үүсэн гарч ирээд эмх замбрааг шүүгчдийн цаг үеийг дуусгаж Бурхнаар өдөрдөл хаанчлалын цаг үеийг эхлүүлж байгаа. Амен. Энэ бол цаг үеийн яг солигдох мөчтөр Рут маш зохистойгоор Наомитай хамтдаа Бурханд хэрэглэгдсэн учраас Бурхны зорилгыг тийм ээ биелүүлж байгаа юм. Бид нар түүхийг харах юм бол Боаз бас их онцгой байгаа. Яг бол Боаз бол Христийг орлогч юм а гэж би сая ярьсан, тийм ээ. Боаз Рутыг шууд одоо тэр шөнө явуулаагүй. Яг бол эмэгтэй хүн шөнд л явхад хэцүү учраас хажуул амар. Тэгээд өтрөмд эмэгтэй хүн ирсийг мэддэхгүй тул үүр цүрээр яваараа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл түүнийг хамгаалсан, ичгүүрээс халахалсан. Тэгээд зогсоогоо явхад нь алчуураа аваад иргээд 6 хэмжүүр 10 хийж өгөөд явуулсан. Хоосон буцаагаагүй. Яг энэ нь Есүс Христийн бидний амьдралд ажилдаг түүний удирдлагын мөн чанарыг харуулж байгаа. Есүс Христийн оюухан, Есүс Христ биднийг ариун сүнсээр удирдахдаа бидний эрүүл оюухантай ажилдаг. Гинтхэн л гэд юм ярихгүй. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Гинтэл Бурхан ингээл хэлээл гэл ингээл ямар ч чиний ухаанаас ангид Бурхны дуулаа сонслоо энтер гэж андуурах хэрэггүй. Эзэн тэдний төлөвлөгөөний дунд ажиллана. Ухаалгаар удирдна. Айдас ичгүүрээс хамгаална. Бас тэдний төлөвлөгөө дэмжиж байгаагаа шагналаар баталсан байгаа. Эзэн яг ингэж биднийг удирддаг. Библи юу гэсэн бэ? Хүн зүрхэндээ төлөвлөлтөгч алхаа гიშгээг нь Бурхан чиглүүлнэ. Учир нь хүн төлөвлөөд Бурхантай эрүүл оюуханаараа залбирлаараа ярихад Бурхан тэр төлөвлөгөө донд ажиллан алхаа гიშгээг нь чиглүүлдэг. Түүнээс гинтэл ингээл зүүн тийш яваараа гэл инхгүй ховор тохиолдолд тэгнэ. Хүн болгонд тэгэл дандаа тэгээ сонсоод идэм биш. Амен. Тийм учраас энэ эцсийн цаг үе ороо бусгай болж байгаа үед бид нар илүү үг төвтэй, илүү эрүүл оюуханаар Бурхантай харьцацгаая. Амен. Амен. Бурхан бидэнд ухамсар өгсөн, оюухаа өгсөн. Бурхан бидэнд эрүүл сэтгэн бодох чадвар өгсөн. Учир нь энэ өөрөө Бурханы дүр төрх. Энэ оюуханыг Бурхан хүндэлдэг бөгөөд энэ ухаан бодол дунд Бурхан ажилтдаг юм аа. Түүнээс энийг үл тоогоод өгүүлсгээд гэд тис хөндлөн юм гаргаж ирээд ажиллах нь бараг байхгүй. Энэ бол маш ховор тохиолдол гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Тийм учраас Боаз Рутыг хамгаалсан, ичгүүр болгоогүй. Тэгээ зогсоогүй түүнийг шагнасан 6 хэмжүүр 10-аар. Энэ шагнал давхар Наомид хэлж байгаа Боазын дуу хоолой байсан. Учир нь Боаз Рутийн энэ санаа Рутаас биш үнэндээ Наомигаас гаралтаа гэдгийг мэдчихсэн. Тийм учраас 6 хэмжүүр 10 өгснөөрөө Наомид таны санааг ойлголоо. Би энэ санааг хэрэгжүүлнэ. Ажил хэрэг болгож та хоёрын асуудалд би туслана гэдгээ энэ 6 хэмжүүр 10-аар
Боаз Наомид илэрхийлсэн байна. Амен уу? Амен. Бидний бурхан тэгжил ажилдаг. Бид бурхны замаар, бурхны хүслээр алхах үед тэр биднийг урамшуулдаг, шагнадаг, ерөөдөг. Тэгснээрээ биднийг дэмжиж байгаагаа бид үнэхээр зөв явж байгаа гэдгийг баталдаг. Тэр биднийг удирдахдаа айдаст оруулдаггүй. Тэр биднийг удирдахдаа ичхүүрт оруулдаггүй. Биднийг айх, ичих бүх зүйлээс хамгаална. Бидний эрүүл оюуханы хүндлэн биднийг үнэн зөвийн замаар алхуулдаг юм аа. Бид бурхны ийм удирдамж, ийм нөхөрлөл, ийм харилцааг таньж сурах хэрэгтэй. Ийм харилцаа бидэрт дасал болсон байх хэрэгтэй. Бид нар ийм удирдамжийг авч сурсан, удирдуулж сурсан байх нь бурхны хүсэл юм аа. Дур зоргоороо авиралдаг, ерөөсө бурхныг сонсдоггүй, өөрийнхаараа явдаг байвал бид нар бурхны ийм ухаалаг мэрэгэн удирдамжинд дасаагүй байдаг, сураагүй байдаг, зоргоороо авиралдаг. Харин бид руут шиг зохистой байгаад өөрийгөө даруусгаад ичхүүр болох нөхцөлд ч гэсэн ороход бурхан биднийг ичхүүр болохгүй. Аймаар нөхцөлд ороход ч бурхан биднийг айдаст оруулдаггүй. Биднийг удирдан дагуулна, хүнд хэцүү нөхцөл байдлаас гаргаж биднийг бас урамшуулснараа дэмжиж байгаагаа хамт байгаа гэдгээ батлан харуулж ядг юм аа. Амен. Бидний харах ёстой сүүлийн нэг зүйл бол 18 дугаар ишлэл байгаа. 18 дугаар ишлэл дээр Наоми ингэж хэлсэн байгаа. Тэгэхэд хадам ихэн охин минь энэ хэрэг хэрхэн нэрэхийг харж хүлээ. Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг бүрэн шийдэхээс нааш амрахгүй. Өөрөөр хэлэх юм бол бид итгэлийн алхам хийсэн бол дараа нь бидэрт юу гэлтэх вэ? Хүлээх. Хүлээхэд юу ордгоо? Төвчээр. Хүлээхэд төвчээр орно. Бид нар хүлээж чаддаггүй. Тэгээд дунд нь хүний санаа, хүний ухаан бодлоор өөрийн дураараа зоргоороо тэнд алхам хийдэг. Тэгснээрээ бурхны төлөлгөөг холдуулж, сатааруулж, илүү яривхтай болгож орхидог. Бидэрт өдөөг Авраамч тэгсэн. Бурхан Авраамд хүүхэд амласан байгаа. Авраам хүлээж чадахдаа Сара төвчээр алдна Хагаарыг өгснөөр дунд нь Ишмаилыг төрүүлснээрээ өнөөдөр цаг үеийн хамгийн хэцүү үндэстнийг бий болгосон. Ислам гэдэг аимшигтай үндэстнийг бий болгосон байна. Энэ бол хүний санаа бодол, хүний дураараа, хүний төвчээргүй байдал бурхны төлөлгөөнд ямар том асуудал авчирдгийг харуулах түүхэн бодит жишээ юм аа. Бид нар төвчээртэй хүлээж сурах нь бидний хамгийн том дасгалжуулалт юм. Амен уу. Та нар итгэлтэй дуулууртай байдлаар цуглаанд иржээ. Итгэлийн алхам хийж мөргөл өргөж байна. Одоо бурхан амьдралд чинь юу хийхийг төвчин хүлээх хүлцсэн байна. Мөргөлөө өргөн, залбирна, төвчин, үгэн дотор өөрчлөлтөн хүлээвэл он цагийн уртад бурхан таны амьдралд ямар гайхалтай зүйлүүдийг хийхийг та харж чадна. Гэтэл хүлээж чадахгүй яарад, сандраад, болоод, буцаад, ирж очоод, унж тусаад явбал төлөвлөгөө улам бүр холдно, улам бүр алсарна. Төгсөөмөө сая хэлсэн, эдүүд орсон, инкаунтд орсон, даамлаар ажилласан, нэг өдөр асуудал үүсгээд хаалгас аваад явсан. Боллоо. Би юу энд ажиллах амар алфтай. Илүү өндөр цалинтай ажил намайг хүлээж байна гэд даналцаад явсан байгаа. Тэгээд би сураг ажиг тавиал яаж ийн гэлсэн чинь бүтгэхгүй пастор минь залбираараа бүтгэхгүй л гэл эгч минь тэгээд хэлсэн. Тэгээд тэр эргэж ирсэн. Тэр эргэж ирсний дараа тэр үнэхээр дуулууртад даруугаар бурхны төлөлгөөн дотор чимээг өхөн хүлээж сурч байгаа. Чимээг өхөн төвчиж бурхны хүлээхэд суралцж байгаа. Амен уу. Бид нар ч гэсэн тийг сурах хэрэгтэй байхгүй юу? Үүнийг Наоми буюу Рут ном биднэрт зааж өгч байгаа юм аа. Одоо хараад хүлээе. Чи өвтөр хийдгээ хийлээ. Одоо хүлээх хүлцсэн юм аа. Амен. Тийм учраас бид итгэлийн алхам хийх үедээ хийгээд дараа нь хүлээж чаддаг байх нь бидний жинхэнэ сүсэглэл, жинхэнэ христчин амьдрал юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. За ингээд үгээ базаа дүгнээд зөндөө удаа ярьлаа. Дуусгая. Бид нар өнөөдрийн үгээр дамжуулан нэгдүгээрт нь талархах хэрэгтэй байна. Учир нь бурхан миний, Есүс миний гоёл юм байна. Есүс миний ойрын хамаатай юм байна.
Есүс намайг золисон. Есүс миний өмнөөс хариуцлага хүлээсэн юм байна. Вау. Би Бурхны гэр бүлийн гишүүн болжээ. Би Бурханд хамаатай нэгэн болсон юм биш шүү дээ. Ямар том ивэл, ямар том хувь тавилан надад өгөгдөө вэ? Бид үүний төлөө талархах учиртай. Амен уу? Хоёрдугаарт нь тэгвэл надад Рут шиг үнэнч дуулууртай зан буюу зохистой чанар байгаа билүү? Би үнэхээр Бурхныг баярлуулах зохистой байдлаар өөрийгөө даруусгаж, доошин орж Бурхны хүсэл туйлын байдлаар дуулууртай байж чадж байгаа билүү? Эсвэл одоо хүртэл надад хүний бардам зангийн үлдэгдэл байсаар байгаа билүү? Рут мэдээж үгүй гэж хэлж болох байсан. Тэгээд Боазыг хэлсэнчлэн баян ядуу ямар залуу эрийн араас явах бүрэн боломжтой, бүрэн эрхтэй ч байсан. Гэтэл Рут тэгээгүй. Энэ нь түүнийг зохистой болгож байгаа. Амен уу? Сонголт нь бидэрт үргэлж байдаг. Харин би дуулууртаа даруй жинхэнэ зохист байдлыг сонгох уу юу гэдг нь бидний л оюун ухааны шийдэх хэрэг. Бидний итгэлийн шийдвэр. Амен. Би яг тийм зохистой байж чадж байгаа илүү. Би өнөөдөр өглөө бас одоо номлолоо уншаа, залбираад Бурхны өмнө гимс. Үнэхээр би Рут шиг зохистой байж чадахгүй байна Бурхан. Намайг уучлаач. Би яг яах ёстой юм болоо? Намайг өөрчилж өгөөч. Би үнэхээр өөрчлөгдмөр байна. Надад туслаач эзэн минь. Чин зүрхсэтгэлээсээ би гуйсан байгаа. Яагаад гэвэл зогсгүй, дуулуургүй байдлууд миний амьдралд маш олон байна. Хэрвээ пастор нь тэгж хэлж байгаа бол чуулгана. Итгэгчид бид нар өөрийгөө юу гэж бодох ёстой вэ гэдгийг бид нар санах хэрэгтэй. Чин пастор хэлдэг альва цуглаад пастрах хэмжээнд байт юм аа. Пастор хөгжүүл чуулган дагаа хөгжнө. Пастор зогсвол чуулган зогсдог. Тийм учраас хэрвээ пастор өөрийгөө зогсгүй гэж үзэн гимшиж байгаа бол чуулган ч ялгаагүй өөртөө зогсгүй байна гэж үзэн гимших нь зүв ёсны хэрэг юм аа гэж та нарыгаа уриалмаар байна. Гуравдугаарт нь бид нар тийм ээ Боазын удирдгчийн чанарыг харахтаа Есүс Христийн ариун сүнсний удирдамжийг амьдралдаа хэр авдаг вүлээ гэдгээ бодъё. Бурхан миний эрүүл оюун ухаан дотор миний шийдвэр төлөвлөгөөний дунд намайг хэрхэн ичгүүрээс, айцаас хамгаална, надтай цуг алхдаг билүү? Би яг түүний удирдамжийг авдаг билүү? Тэр намайг үнэхээр шагнана. Тэр намайг урамшуулан балиа шиглэн зөв окей болж гин яваада гэдэг билүү? Ийм удирдамжийг би авч сурлуу. Би энэ удирдамжинд гарсан билүү? Аль эсвэл би одоо хүртэл хаанаас ямар нэгэн супер юм хүсээд л суугаад байгаа билүү? Гэдгээ эргэж нэг харцгаая. Тэгээд дөрөвдүгээрт нь бид Бурхны замаар нэгэнт алхсан бол хүлээх төвчээрийг надад өгөөч. Хүлээж чаддаг төвчээрийн үр жимсийг ургуулхад үгэн дээрээ, үйлдэл дээрээ, сэтгэл хөдлөл дээрээ бүх зүйл дээрээ төвчээртэй хүлээдэг нэгэн болгон намайг өөрчилж өгөөч гэж бүгдээрээ залбирая. Амен уу? Энэ дөрвөн зүйлийг эзний өмнө бариад хамтдаа эзний өмнө талархалтайгаар залбирлын цагтаа орцгоё. Хамтдаа чанга дуугаар залбирая. Халелуя эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр аваа үнэхээр эзэн минь дахин танд баярлалаа. Та намайг өөрийн ойрын хамаатан болгон та миний гоёлсон баярлалаа. Намайг авсан баярлалаа. Эзэн таны өмнө зохистой байж чадахгүй байгаа. Эзэн минь үнэхээр
Их эзэн минь таньда талархаж байна. Та бидний ойрын хамаатан болж биднийг зольж авсанд баярлалаа. Эзэн үнэхээр Израилийн удамч биш. Эзэн бурхан таны өмнө өвчгүй, нэрчгүй, эзэн сүйдэрчгүй, дурсагдах ямар ч зүйлгүй Монгол үндэстэн байхад та биднийг хамаарч, биднийг зольж, бидний ойрын хамаатан болно. Аварч биднийг Бурхны гэр бүлийн гишүүн болгосон таньда баярлалаа эзэн минь. Энэ агуу энэ гайхалтай хувь тавилангийн эзэн болгосон таньда талархаж байна. Эзэн бид үнэхээр энэ эзэн нэгүсэлтд нь зохистой байхад туслаараа. Чадварлаг байж, ухаалаг байж, мэрэгэн байж, баялгаар сэтгэж, нөхцөл байдалтай уягдахгүйгээр эзэн хөрөх чадвартайгаар таны зориг ба таны хаанчлалын төлөө явж, таны хаан сентийг эзэн мандуулж, таны хаанчлалыг байгуулдаг байхад хамтын туяачуд биднийг удирд нь дагуулаач. Их эзэн минь ээ, таны өдөр бүрийн тэр удирдамж амьдралд минь байгаасаа. Эзэн эрүүл оюун ухаанаар таны удирдамжинд гарсан, таньдаг, мэдэрдэг, дуулууртаагаар дагаж чаддаг хамтын туяач чуулган байхад биднийг удирдах. Эзэн бурхан минь хүлээх төвчээрийн үржимсийг зөвшөөрөөч. Төвчээргүй аашлан, яарч сандран, хүний ухаанаар өөрийн сэтгэл хөдлөлөөр аливаад ханддаг бидний нүгэлт байдлыг уучлж өршөөж, төвчээртэйгээр эзэн таньда итгэн найдан хүлээж чадхад биднийг удирдах өгөөч. Таньда бүх алдрыг өргөж өнөөдөр рутаар дамжуулан хүүрнэж байгаа таны дуу хоолойнд илүү дуулууртай байхад туслаач гэж гуйж, таньда бүхэл чуулганыг өргөн даатгаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Эзэн алдрыг өргөё.